агийнхаа оршуулах ажлыг яаралтай гүйцэтгэжгээд явна гэд. Шинэ ирсэн данжаад өрийг малаар биш хатуу юмар тооцож авах юм би. Хүний нутгийн савдаг хэлгэмж. Тэр өрийн бичиг аянган зохиулаад шатчих юм билүү. Амьдралд нэг зэмлэл магтаал хоёрыг нэг зэрэг дааж явахад ноён нуруу тавиа гэж. Тэгэхээр л ер нь алтан дундчиг л бариад л Монгол хүний амин ухаанаа дотроо хадгалаад ингээд л тэгээд явж хад болонтоо л гэж боддог. Түмний нэг зураг контент. Намайг Дүгүржин цангийн Бэхвилэг гэдэг соёл урлагийн их сургуулийг төгссөн жүжигчин мэргэжилтэй. Би 1980 онд ээж аваагаа дагаад Эрдэнэтотод гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн. Одоо Эрдэнэтотод 45 дахь жилдээ амьдарч байна. 1984 онд Уурхачин соёлын ордны дэргэдэх хүүхэлдэйн дугуулангаас миний урлагийн замнал эхэлсэн гэж ингэж боддог. За тэр үед Уурхачин соёлын ордны гоо зүүн секторын зураач байсан Хөрлөбаатар багш маань хүүхэлдэйн дугуулын арх хичээлдүүлж тэгээд тэр дугуулангийн шав болж ингээд урлагийн замналтаа орсон. Тэгээд манай дугуулан 1986 онд Найрамдал үжихэн хүүхэлдэйн ардын театрын цолмоонд татаалсан. 1990 онд Эрдэнэт төлдөрийн харьяа Эрдэнэтотын хүүхэлдэйн театр болоод 1991 оноос тухайн үеийн соёл урлаг хөгжлийн хороо Эрдэнэтотын ардын хурлын гүйцэтгэх захиргаа, Эрдэнэт төлдийн захиргааны 3 газрын хамтарсан шийдвэрээр Эрдэнэтотын хүүхэлдэйн театрын бас анхны жүжигчин болж амьдралын гараагаа эхэлж байсан. За миний урлагийн замналыг хамгийн анх зааж өгсөн бол одоо Эрдэнэтэд 2 сайхан хүүхдийн төлөө байгууллагыг санаачилж үүсгэн байгуулсан Эрдэнэтийн сайн мэдэх Хөрлөбаатар багш маань байгаа. Тэгээд анх Хөрлөө багшийнхаа удирдлаганд ор хүүхэлдэйн дугуйланд хичээлж хэлсэн. За тэгээд 90 онд хүүхэлдэйн театр болоод явхад одоо монголчуудын сайн мэдэх Тунгалаг Тамир киноны Бат багш гэж соёлын тэргүүний ажилтан Сэсэр гэдэг багштайгаа бас учирсан. 91 онд соёл урлагийн их сургуульд оюутан болоод одоогийн Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Цэрэн Даваг, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн ардын багш Найдынгийн Ган Хуй гэдэг ийм хоёр эрхэм хүндтэй хүний шав болж байсан. Тэгээд одоо энэ багш нартай үнэхээр их баярлж явдаг. 86 онд Найрамдал үжихэн хүүхэлдэйн ардын театрын цол мандат авах гээд улсын хүүхэлдэйн театрын тайзан дээр одоогийн ардын уран зохиолч Бавуугийн лав өсрөнгийн Согтуу Арслан гэдэг хүүхэлдэйн жүжигийн гол дүр Багвар гэдэг хоёр туулаа байсан. Тэгээд тэрний би Багвартан тоглож байсан. Тэгээд тайзан дээр гарахад бол ерөөсөө догдлол. Тэгээд тэрний чи хажууд айх эмээх сэтгэл хүүхэд байсан. За тэгээд сургуулийн төгсөөд тайзан дээр гарсан гэсэн. Ер нь бол хизээч жүжигчин хүн одоо би чадаж байна. Би бүтээж байна гэж өөртөө бардах сэтгэл байдаг л үзэгчдийг хүндхэх сэтгэл заавал нэг тийм догдлол бол байдаг. За амьдрал урлаг хоёр гэдэг бол хоёр баримттай. Тэгэхээр амьдралын үннийг уран сайхны аргаар тайзан дээр үзүүлж байгаа л энэ бол урлаг байдаг. Тэгэхээр урлагийн хүн байна гэдэг бол ер нь их жоохон хариуцлагатай. Бүх хүний нүдэн дээр байдаг. Тийм учраас бол урлагийн хүн чинь бол хүмүүст үлгэр жишээ болсон хүн байгаасай л гэж ингэж бодож явдаг. Сайн уран бүтээлч байхын үндэс бол ерөөсөө амьдралыг судлах. Авиас бол хүн зайлшгүй чухал хэрэгтэй. Дээрээс нь хувь хүний дүр дээр ажиллах ажиллагаа тууштай зөвтгөл хэрэгтэй. Тэрнээс аль авиастай хүнийг тэргэх үү? Гэхдээ авиасаа хүн хөгжүүлэхгүй, хөлбөрлөхгүй бол тэр тэгээд одоо хинчвиш болно доо гэж ингэж бодно. Ивент тэтгэгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Хамтран ажиллагч аз жаргалтай амьдралыг Apple Garden-аас BG Гэргээ Капитал компани. Мөрч киноны Төшөөтхан аймгийн Элдэн засгийн хошууны хошуу ноён Дүндэрч гэдэг хүн бол угсаа залгамжилсан ийм ноён хүн. За тэгээд 1911 он бол монголчуудын түүхэнд эргэлт тулсан ийм он жил байсан. Үндэсний тусгаар тогтнолоос сэргээ мандуулсан 12 дугаар сарын 29-ний
үйл явдлаас яг өмнөхөн болж байгаа үйл явдлын кинонд өрнөдөг. Угсаа залгамжилж байгаа ноёны аг цаг бусаар амь өргөдөж байгаа нэг киноны яг эхлэх сюжет нь болж байгаа. Миний аг өргөдчихнэ гэдэг чинь миний угсаа цаашаа залгамжлах тасрах гэдэг шүү дээ. Тэгэхээр би одоо миний аг өөрөө аймаа хорлчихвоо хүний гарт хорлогдчихвоо гэдэг дээр л эцэг хүний хувьд би санаа зовж байсан. Өөрөө киноны үйл явц дундаас манай үзэгч таарсан бах. Би өөрөө бас ингэ хордож байгаа тий. Тэгэхээр одоо миний удам угсаас тасарчих гэдэг шүү дээ. Тэгээд хүүгээ алдсан эцгийн сэтгэлийг бол энэ зовлон туусан хүн л бол мэдэрдэг байх гэж ингэж боддог. Амьдрал дөр нэг зовлон гэж юу хэлдэг юм бэ гэдгийг би нэг уншиж ирсэн. Тэгээд өсгийн цагт эцэг хийгээ алдах, амьдрал сайхан дивжээд явж байхад хань ижлээ алдах. За тэгээд өтлөхийн цагт өөр хүүхдээ алдах бол зовлон юм байна гэдгийг тэгээд уншиж ирсэн. Тэгээд өөр хүүхдээ алдсан эцгийн сэтгэл бол юутай уйтай юутай гашуудалтай вэ гэж л энийг л бодож дүр дээр ажилласан да. Би нэг их нээлттэй хүлээж авдаг. Одоо энэ тухайн уран бүтээл хэр чанартай болсон юм бэ гэдгийг бол ерөөсөл үзэгчдийн үнэлгээ байдаг. За дээрэс нь театр шүүмжлэх судлаачдын бас үнэлгээ байж байгаа. Тэгэхээр манай үзэгчд гэдэг бол одоо бол их сайхан соёлтой, нээлттэй, хөгжилтэй болсон. За дээхэн үед бол тэр болгон үзэгчд бол нэг санаа бодлоо илэрхийлээд байдаг болсон. Одоо бол нийгмийн сүлжээнд бол ямар ч уран бүтээл гарсны ард бол хүмүүс бас сэтгэлдээ нээлттэй илэрхийлдэг болсон. Тэгэхээр зөв ер нь бол аливаад бол авах гэхийн ухаанаар л хандах хэрэгтэй гэж боддог те. Багтаалд хөөрөөд ах шаардлага байхгүй. Ганц хоёр шүүмжлэлд эмзэглээд ах хэрэггүй байхгүй. Тэгээд одоо багш маань сургадгийн нөгөө зэрэндэг багш маань хэлсэн үг гэдэг нь. Амьдралд нэг зэмлэл магтаал хоёрыг нэг зэрэг дааж явах нь ноён нуруу тавиа гэж. Тэгэхээр л ер нь алтан дундчиг л бариад л Монгол хүний амин ухаанаа дотроо хадгалаад ингээд л тэгээд явж хад боломжтой л гэж боддог. За би 1994 оны 7 сарын 1-нд тэр үеийн Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байсан. Тэгээ би одоо 3 дугаар курсээ төгсөөл оюутны ширээнээс шууд театрын даргаар томилогдож ирсэн. Тэгээд тухайн үеийн Эрдэнэтийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Дөр чулам даргын захирамжаар л даргаар томилогдож ирсэн. За тэгээд нэг 27-8 жил театрын даргын албыг хашсан. За энэ хооронд бол сайхан он жилүүд олон журам бүтээл төөрөгсөн. За ер нь бол хамгийн хүнд байсан үе бол тэр 90-ад оны үе хамгийн хүнд хэцүү байсан үе. Олон жүжигчид театр орхиод гарч ирсэн. Тэр үед хүмүүсийн маань амьдрал жоохон таарав байсан. Уран бүтээл төөрөх мөнгө хөрөнгөгүй байсан. Мэргэжлийн уран бүтээлч дээр дутж ирсэн. Энэ бол хамгийн хэцүү байсан үе нь бол тэр 90-ад оны он жилүүд гэж ингэж боддог. 90 оны сүүлээс театр студ аваад жүжигчтэй өөрсдөө бэлтгэхэд тэгээ манай театрын уран бүтээлчд бол бас ингээд бүрэлдэхүүн усаа хөргөжөөд ирсэн л дээ. Тэгээд сүүлд одоо хамгийн сайхан амжилттай явсан нэг ажил бол дэлхийн сонгодог зохиолч Вильям Шекспирийн Макбет гэдэг инглиш жүжигээ бид нар Чимэд орж байгаа үеийг найруулгаар энэ жүжиг манай театрын тайзнаа тавьсан. Тэгээд төвийн бүсийн театруудын уралдаанд энэ жүжиг маань 1-р байр, улсад 3-р байр эзэлж исэн. Одоо энэ бол хамгийн сайхан амжилттай явж исэн он цаг бол бас байна. За тэгээд Монгол улсаа Эрдэнэт Орхон аймгаас сурчлаад Хилийн чандад болж исэн Хүүхэлдэйн урлагийн наадмууд, Азийн урлагийн наадмуудад бас театрынхаа хамт олон бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол сайхан л цаг хугацаа байсан байна. Ивент төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Хамтран ажиллагч аз жаргалтай амьдралыг Apple Garden-аас BG гэргээ капитал компани. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани. Чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. За би өстө тэр талаар бол бодож байгаагүй. Зүгээр миний амьдралдаа зүгээр барьж явдаг нэг шугам байдаг. Тэгээд аливаа юмд би үнэж шудраг байхыг л хичээдэг. Би бол яг надтай ажиллаж исэн улсууд хэлэх байх. Би нэг хэлэх гэсэн үг бол хүнд чийлдэг. Шаардлагыг бол их баг хөгшин залуу гэхгүй адилхан шаардлага тавьдаг. За яг зарим тухайн үед бол хатуу шаардлагыг тавьжсэн жоохон харгас талтай ч хүн байсан байж бол магадгүй зүгээр одоогийн нөхцөлд бол жоохон
дарангуулагч маягтай л удирдлага байсан болоо та. Тэгээд ингээд сүүлд нь жоохон бодчихл байдаг шүү дээ. За тэгэл одоо 84 оноос хойш гэл ингээд тооцох бол энэ ч баг 40 гаруй жилийн болох ч шүү дээ. 40 жилийн юм байна. Тэгээд нэг тоолог зүгээр тайсны бүтээлд 2000-аад он хүртэл бол нэг бүтээлүүдтэй театрын бүтээлд бол оролцсон тоглолдог байсан. За тэгээд нөө хийж байгаа ажилтай маань холбоотой тайсны жүжигүүд бол цөөхөн орсон. Тэгээ яг 2008 онд ер нь бол хамгийн оргил жил маань байсан юм байна л гэж ингэж боддог нэг. Тэр үе жил 3 драмын жүжигийн хагал дүр тоглосон. Тухайн үеийн соёлын яамны шилдэг жүжигчний мөнгөн мод цомыг бас хүртэж байсан. Тэгээ сайхан жилүүд байсан. За дэлгэцийн бүтээлд бол оюутан байхдаа бол тоглож ирсэн. Тэгээд нэг 10-аад кино бол байгаа бах. Олон ангитай кино бол нэг 2 байна. Ханиснаас илүү амаргийн мөрч байна. Тэгээ хамгийн анх дэлгэцийн бүтээлд бол Чи нэг гэдэг нэг Ринчний Чонивын тухай нэг хайсны кино цогцсон найруулагчийн хийсэн кинонд байсан. За тэгээд нэг оюутан байхдаа Сумхөө найруулагчийн Сарлаг тоших цагаар гэж нэг бүрэн сайхны уран сайхны киноны бас нэг гол дүр тоглож. Тэгээ одоо хамгийн сүүлийнх нь сүүлийн нэг 2 жил улаан аягаар кино байна. Ингээд мөрч киноны ноёны дүр байна. Тэгээд нэг 10 гаруй байгаа хаа. За манай Энерл төвийн хэн хийжсэн рефлекшн одоо манай тусгал студийн хийсэн хэд хэдэн кинонууд байна. Амьдрах итгэл байна. Урхан мартсан заяа байна. За тэгээд манай театр уран бүтээл галзуурсан дурлал нэргээд за сүүлд бас нэг сонмын удуулын тухай улаан цэцэг кинонд бас нэг туслах дүрд орсон байх. Бомцэнд улсын баг хурлын дарга бомцэнд хурамдагийн дүрд нэг хальт ороод гарсан гэдэг юмнууд байгаа юм байна да. За санал бол ирж байгаа. Тэгээ одоохондоо тэгээд нэг зохиол аваад уншиж байгаа. Тэгээд удахгүй тэгээд киноны ажил эхлүүл тэр бүтээлд оролцох хаа л гэж ингэж найдаж байна. За баярлалаа. Та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. Түмний 1 зураг контент